За гэр орооллын айл хүрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох асуудал үе үеийн засгийн газар орон нутгийн удирдлагуудын зайлшгүй шийдэх асуудлын нэг байсаар ирсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10 айлыг бие даасан инженерийн шугамд холбох туршилтын төсөл хэрэгжүүллээ. Гол ял онцлог нь 10 айл өөрсдөө холбоо үүсгээд, бүлэг үүсгээд тэгээд өөрсдөө хашаан дотор инженерийн дэд бүтцэд татуулж байгаа. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээг татах дээр бол нийтийн эзэмшлийн зам талбаар явдаг, хамгаалтын бус, хашаа хороод тойрдог, асар их зардал гардаг. Гал төлдөг байсан айлуудыг бүгдөө гал төлдөг болгоод төвийн шугамнаас цэвэр ус ирлээ. Бохрын системийн бүгдийг одоо септик танк тавиад өгсөн. Барилга хот байгуулалт орон сууцчуулалтын яамныхан одоо энэ бүхнийг зохион байгуулж гисэн хамт олонд бол үнэхээр их одоо маш их баярлалаа. 10 айлынхаа өмнөөс үнэхээр баярлж байгаагаа илэрхийлье. Дахиад олон айлыг одоо ийм төвийн шугамаас холбосон орчин үеийн газрын хөрсний бохирдолгүй ийм орчинд амьдрах дээр нь ямар ч яндангуй болох ийм төслийг олон айлд хийж өгөөсөө гэж та бүхнээсээ хүсэж байна. Цэвэр ус халаалт бохир гэсэн 3 шугамыг айл бүрт оруулж өгсөн бөгөөд халаалтаа газ, цахилгаан болон өөр төрлийн түлшээр халааж болох давуу талтай ажээ. За 10 айлын дунд нэг зуухтай байх бөгөөд Монгол улсын одоо мөрдөгдөж байгаа стандартын шаардлагаас 30-аас 40% үзүүлэлт сайтай. За түлшний хувьд 100% шатхаас гадна агаарт хаягдаж байгаа утааны хийн үзүүлэлт нь 40% багах судалгаа гарсан байна. Хот байгуулалт барилга орон сууцчуулалтын яамнаас хэрэгжүүлсэн 10 айлыг дэд бүтцэд холбох загвар төсөл нь гэр хорооллыг үе шаттай оновчтой байдлаар шинжлэх хамгийн бодиттой өртөг багтаа хүртээмжтэй шийдэл болж чадсан байна.